Тэгсэн зохиол болгоны хараас би тэгж боддог. Би ч мэдрэл мот юм шүү. Тэ. Нэг шин ингээд нөгөө хуучны пүштэй ор байдаг шүү бид нар ингээд төмөр пүштэй. Тиймэрхүү нэг юм нэг ор байсан л санагдчихэв. Шижир алтыг уншаад дуусахад тэр хүн айхаасаа илүү би ингэж болохгүй юм байна те. Ингээд ийм шуналтай байж болохгүй юм байна. Өөрөөс нь үдийг налган нэрээ барьж гаад гээд ингээд сараад уучлаад гэдэг ч юм уу. Тэгвэл хүн жиирх хин жигшин тэр бол муухай айдас байхгүй юу? Хайт ингээд зохиолууд дандаа хүрс дуусдаг. Нэг гайн таарад тэрийг ихлүүлсэн байхгүй юу? Хөл нүцгөө охин. За. Йоо би одоо ярахаар хүртэл ингээд миний хав гэж чирээ. Horse Auto Expo Монголын хамгийн том машины их дэлгүүр. Horse Auto Expo Япон, Герман, Хятад бүх төрлийн машиныг сонголтоор худалдан авах боломжтой бөгөөд авто тээврийн үндэсний төв, уншилгоо, даатгал, банк бус санхүү, нотариатын цогц үйлчилгээ, мөнгө хоолны газар, кофе шоп, машины зогсоолтод бол нэг дор бүх үйлчилгээг ая тухтай авах боломжийг бүрдүүлж байна. Horse Auto Expo Монголын хамгийн том машины их дэлгүүр. Цэвэр цэнгэг Тера. Солонгос улсын хайч жинроо компани шилдэг шар ариг. Цэвэр цэнгэг Тера. За, сайн байцгаана үзэгчдээ. Өртөө дөрөв дараагийн дугаарт тавтаа морил. За, энэ удаагийн дугаар маш онцлогтой дугаар. Юу вэ гэхээр та бүхэн таамд нийлээс угаасаа харцсан байх ийм хүн байт юм байна гэж. За, өнөөдрийн дугаарын зочноор зочноо гоё бахархалтайгаар би гоё танилцуулнаа тий. За, мэдээж хэрэг манаас хуугт аимшигын тэр дундаа юм аимшигын трейлер юм зохиол сонсдог тий. Дээрээс нь би өмнөх дугаар дээр давтаж хэлсэн сүнс бугч төрийн одоо зэрэгэлтэй ертөнц байдаг гэдэгт итгэдэг тий. За, итгэдэггүй маа гэхэд сонирхлын татдаг. Тийм хүмүүс мэдээж хэрэг цугласан байгаа. Одоо манайх бараг гоё 60 мянгалаа олж илээ. За, тэр 60 мянган хүний за миний таамгаар бол за 90% гэж хэлжээ тий. 10% зүгээр maybe мэдхгүй хүмүүс байх юм бол би гоё танилцуулаад өгье. Монголын за аимшигын зохиол тий. Тэр дундаа үргэлжилсэн одоо үргэлжилсэн өгүүлэг гэх үү? Үргэлжилсэн үг юм. Үргэлжилсэн үг юм тий. За, бид бүгдээ ичнээ танил болсон S Audio да юм суугуудаар зохиолч Хайтан маань хүрэлцэн ирсэн байна. Би өөртөө баяр үргэлдэг. За, би бол мэдээж хэрэг өөрөө чинь бол одоо зохиолын шимтэн сонсох дуртай тий. Одоо ном гаргасан болоо. Үгүй. Тий, унших дуртай гэхээр буруу болох гэдэг нь тий. Зохиолын шимтэн сонсох дуртай. За, дээрэс нь Монголын кино урлаг тий, аимшигын кино урлагийн салбарт саяхан өөрийнхөө зохиолоор драманууд хийгээд хэлсэн байна. Драм болон аимшигын төрлөө. За, аимшигын тэр дундаа Nomadic Pictures-ээр гарсан баха. Univision-ээр гарч ирсэн. Би бүр та гэдэг албаар үзээрэй гэж зааж өгч байгаа ямар нэгэн реклам байхгүй. Согоомаа. Үнэхээр солиотой гоё уран бүтээл болсон байлээ. Зохиол нь би бол ингээд бүтэн сонсчоод киног нь үзээд бүр их таалагдсан тий. Одоо хоёр нь хийж байгаа. Хийдэж байгаа. Орцаарц, хоёр нь орц. Амар болохаа тий. За, мэдээж хэрэг тий та бүхэн ингээд ерөнхий эхлэлээс бол ойлгосон байх. Бид хэд өнөөдөр аимшигын зохиол тэр дундаа одоо зохиолч гэдэг хүн маань тэр аимшигын уран зөгнөл тэр эвгүй одоо бидний ярьж заншснаар бол тэр сценүүдийг яаж тэгж ургуулж төсөөлж бодож олоод байна те. Тэр одоо тийм юм тохиолдож исэн тэрнээсээ сэдвүүлж хийдэм болов уу? Аль эсвэл бол ингээд хүмүүсийн амд амцын ярианаас сэдвүүлдэм болов уу гэдэг зөндөө ярих баха. За, тэрнээсээ өмнө мэдээж хэрэг спонсор байгууллагуудад дуртахын зөв ясны хэрэг. За, сая нааша замдаа ирж байхдаа машин тэрэг ярьжсэн те. За, бидэнд нэг машин худалдаж авах гэдэг нэг тийм том челленж байдаг те. Тэр юу вэ гэхээр одоо нэг авто тээр үндэсний төлөвлөнийг яваал, нотариатныг ороод, за банк бусаар шийдвэрлэх гэж байгаа бол банк бус руу нэг үгээл. Тэгээ замын эсрэг талд нотариатаа гин гот нөгөө нэг гарцаараа те 4-5 удаа гүйлгэж чинь те. За, тэгэн гот Ярмагт байралтай манай Horse Auto Expo гэдэг юм одоо том юм барилга байгаа. Энэ юугаараа ялгаатай бусад одоо машин зардаг гадруудаас юугаар ялгаатай юм бэ гэхээр саний хэлсэн бүх юм нэг дор байгаа. Ерөөсөө драфтер үндэсний төв дугаар захиалга нотариат те
банк хэрэгтэй бол банк бус. Тэгээ тэндээсээ машин авчих юм уу? Тэнцэн ингээд Хятад, Япон, Герман орж ирсэн цоошин бүх машинууд байгаа. Тэнцэнээс шууд ингээд бүх юмаа шийдүүлээд сонирхоод хөрөмтэй бариад очиход авах нь шүү. Тийм. Банк бусаар манайхан айгүй их зээл авч нөгөө машин гаруулдаг шүү дээ. Тэнгууд тэнцээ бүх банк бус байгаа. За том банкнууд нөгөө хаан банк дадаад бүгд байгаа. За ийм учиртай газар байгаа юм шүү. Манайхаа одоо машин тэрэг авах гэж байгаа ах ихч найз нөхөд аав ээжтэй хэлээрэй гэж. За дараачийн спонсор мэдээж хэрэг одоо аммаа мэдээж хэрэг цангана. За Тэрагийн Солонгосын алдарт пив орж ирсэн байгаа. Тэра маань болохоор Тэра Time гээд одоо сүлжээл хүрүүдээр яг энэ 0.5 гэж ярьдаг те 500 мг-тай энэ савлгаа нь болохоор 2 дээр нэг болсон байна. Тэгэхээр яах нь хоёрын одоо 2 ширхгийг авахар нэгийг май гээд өнгөөх нь байна гэж юм аян. 3 цаг хин нөх үү? 3 та урдж мурдаг гэрлээ амтарч унтраа те. За хоёулаа пив задлаад тулгачээ. За надад задлж өгөхгүй болов. Окей. За. За cheers. За мэдээж хэрэг өөрөө ч одоо шүтэн бишрэгчтэй сонсох туртай мэдээж хэрэг шимтэн шүтэн бишрэгч гэж бол хэлж болно. Бүх нөгөө зохиолуудыг алгасахгүй бүгднгийн сонсдог хүний үүднээс хамгийн ихний асуулт мэдээж хэрэг одоо сая аимшиг гэдэг одоо тэр дунд яваад байгаа шүү дээ. Тэнгууд зохиол, за кино зохиол хоёр бол мэдээж хэрэг салшгүй холбоотой. Тэ? Сая өөрөө бас мэдээж хэрэг киноны зохиол бичээд үзсэн байгаа. Кино болоод гарсан байгаа. Тэгвэл өөрөө ч зүгээр дэлхийн хэмжээнд шүү дээ. Заавал Монгол биш. Цор ганц айлгаж исэн Хайтан гэдэг зохиолчин маань хамгийн амар айлгаж исэн кино юу юм бэ гэд үзэгчдтэй нэг санал болгох кино байна уу? Байгаа. За. За. Би одоо 14 настай байсан гэхээр нэг 8 дугаар анги байсан юм уу та. Тэр үед нөгөө бид нар DVD, CD гээд нөгөө юунд хийж үздэг тий. Пристакны дараах үе байгаад шүү дээ. Тэнгүүд паркет гэдэг үү? Паркат тий. Түрээсээ үйлчлэгээ. Тэндээс нэг гайн таарад тэр айгуу сонин гайн таарад нэг Японы юм шиг кино гэ тэр үед ч нөө тусан тангараг мангараг янз бүрийн солонгос кинонд айгуух байсан байхгүй. Яагаад ч юм тэрийг хараад үзмээр санагдаад хавцсныхан зураг мөргэн нэг тийм бүдэгхэн их сонин. Тэгээд тэрийг аваад үзсэн чинь тэр нь одоо нөгөө Ju-on Curse гэдэг шүү дээ. Одоо монголчууд нөгөө нэг сүнстэй шин гэдэг тэрийг үзээд одоо 14 настайгаас хойш гэдэг чинь үдээд бараг дахиад нэг 10 хэдэн жил хүртэл би яг тэр киноноос одоо болтол айдаг. Би дахиж үзэж чадахгүй. Гэхдээ бүх сценүүд нь л надад ингээ нүдэнд харагддаг. Тийм болохоор би одоо л лифтээр гарахтаа би лифтний завсраар хардаггүй, хүнжлөөс өгөж хардаггүй. Бүр ястай сэтгэлд үлдсэн. Жигнэсээ трама олж үлдсэн биз дээ. Тийм, айгүй амар ширээн дагуур би ингээ харахад хүртэл надад айгүй хэцүү байдаг байхгүй юу? Тэр айгүй юу. Окей, тэгвэл тэр аим сонин боос тэ надад болохоор аим сонин санагддаг байхгүй аимшигын зохиол өөрөө бичдэг хэрнээ жууноос айсаа одоо хүртэл айдаг хүн маш сонирхолтой тэ хүмүүс хараа яг тэгж боддог юм шиг өөрөө аимшигын бичдэг болохоро ерөөсөө айдгүй тэ ингээд айгүй гоё ингээл байждаг яг үндэ аимшигын зохиол бичдэг хүмүүс айгүй аимхайд шүү дээ одоо бас манай нэг бичдэг найз он та бүхэн сонсоод уншиж л байгаа бэлгүн гэдэг тэр маань бас аимхай хард бэлгүн тий. Тэр хоёулаа аимхай. Харгуу маргууд ганцаараа гарч чадахгүй, харгуу юм руу ганцаараа орохгүй, харгууд хизээж битээр ганцаараа үлдэхгүй юу юу. Тэр тэгтээ тэр нөгөө нэг хит их юм төсөөллөөс болсон байж болох уу? Эсвэл угаасаа багасаа л тийм аимхай байсан гэсэн үг үү? Би бол багасаа л тийм аимхай байсан. Найзаа бол мэдгүй. Окей. За тэгвэл Ju-on аль ангийн юм бол доо. Тэгтээ ер нь бол хамгийн алдартай гараа нэг шатны цэсраа гэдэг л. Тий. Одоо ингээ босоход л болно шүү дээ. Хамаг би үсэж ингээл босч байгаа байхгүй. Окей. За тэгвэл Ju-on-оос 1-2 удаа орж ирж байгаа манай өмнө үзчихсэн үзэгчд тухайн үед анзаараг өнгөрөөсөн бол Японы аимшигт одоо монголоор л сүнстэй байсан шүү дээ. Гэж орчуулж нэрлсэн шүү дээ. Тухайн үед нөгөө бид нар нэг ийм утастай байсан тэг гэртээ. Би ирүүлдэг. Тэгээд нөгөө манайх жишээ нь 34 36 54 гэдэг 6 орондоо доотой. Тэнгуудаа нөгөө найзууд руугаа залгаад шин Ju-on үзчихэд нөгөө нэг муухад угардаг шүү дээ. Йоо. Тэгэж айгүй их айлгадаг байж билээ. Яалт ч нөгөө Монголын тэр одоо юу гэдгийг юм зах зээл шилжээд гэх юм уу тэр нэг кино орж ирээд за мэдээж хэрэг бид нарыг жоохон байхад бол асар олон удаа орж ирж байгаа.
ядуугийн зовлон. Монголоос. Тэнгууд Японоос угаасаа бидний үеийн бүгднгийнх нь яг нөгөө баг байхад жинхэнэ нөгөө зүрхэнд хүрсэн аимшиг кино гэхээр те жоо тэр байж таараад байгаа. Окей. За тэгвэл одоо мэдээж хэрэг яг хуу үзэгчд маань одоо яг надтай адилхан хүлээсэн байж байгаа. За аимшигын зохиол бичдэг хүн өөрөө аимшигын зүйлтэй учирч байсан уу? Учирч байсан шүү дээ. Тэрийг мэдээж хэрэг хамгийн дөрөнд л би одоо асуух ёстой л доо. Нэвтрүүлгийн концепт талаас тийм юм тохиолдож исэн бол тэрнээсээ хуваалцаач гэж. Тэр айгүй эвгүй би бол харж байгаагүй. Би тэр бол харж байгаагүй. Тийм. Гэтэ мэдрэгддэг хүнд ямар нэгэн байдлаар гівэнт ингэж байж хад л ингэж нэг хачин болоод одоо яг энэ хайрх ингэж шар ус бусдаг ч юм уу те нурууны голоор ингэж жирвс гэдэг ч юм уу тийм юм болдог. Жохон бахад бүр хүүхд тахтлаа одоо тэр үеэс л одоо бичиж эхлээл ингээл ингэсэн гэж бодох юм бол манайх нэг хоёр давхар байшинд амьдардаг гэсэн байхгүй юу. Тэгээ би эмээтэйгээ хоёул хоёр давхар тунтдаг. Тэгэд манай эмээ нэг шүн босч шатаар буугаад ингээ бийцдэг учраас бид төр хөшгөө ерөөсө татдаггүй. Тэнгүүд тэр хавьд ерөөсө ингээ ямар ч юу байхгүй. Одоо бас тийм хоёр давхар байшингууд ер нь цөөхөн байсан үе шүү дээ. Тэнгүүд нэг шин ингээ нөгөө хуучны пүштэй ороод гэж бид нар ингээ төмөр пүштэй. Тиймэрхүү нэг юм нэг ор байсан л санагдаж байна. Тэрэн дээр ингээд одоо чи жишээлбэл ингээ хөвтчихлээ штэ. Тэнгүүд хүлд чинь нэг юм ирээ сонгот ингээ мэдэгдэн дээ тий. Тэгээд ингээ мэдэгдээд ингээ тарсан чинь нэг юм туранхай нэг юм туранхай нүцгэн гэд халдсан юм ингээ суужсан байхгүй юу. Тэгээд тэрийг харчаал за ер нь тэрнээс өмнө бол нэг их юу байхгүй ийм хүн байдаг гэж байхгүй. Тэгтэл айдаг. Тийм байсан. Тэгэл тэрнээс хойш ерөнхийдөө ингээ жоохон мэдэрдэг. Гэхдээ тийм ч илбэг биш. Тийм байсан. Тэгээд нэг удаа яалтчгүй бас өөрөөс эхлэхгүйгээсээ болоод юмд ороод тэрнээс болоод зүүдлээд маш их зүүдлсэн. Өдөр ингээ шүнжин зүүдлээд босч ирэхдээ ингээ ядарсан ингээд те ингээ туйлдсан босч ирдэг. Өдөр нь жоохон нойр ахгүй л ингэнгүү дахиад үргэлжлүүлэл зүүдэлдэг ингээд ерөөсөө унтаж чадахгүй болсон. Тэгээд би манай нэг найз дээр очдөг байхгүй юу? Их мундаг хүн байдаг. Тэгэд найз дээр очиод ингээ юм хэлэж яхад хоёлаа юу яа. Гэрт чинь ингээд очиж юм хийгээд. Тэгээд гэртчээд нөгөө бүрийнхээ болцсон, харахгүй болцсон хоёлаа ингээл өрөөгөөр яваал ингээл нөгөө нэг юм мөчтэй арчтайгаал ингээ явжсэн чинь манай жижиг өрөөнд нэг хүн ёо гэл ингээ яолж байгаа байхгүй. Тэгээ би нөгөө төмпөнтэй нөгөө мөчтэй арч чинь тесэрч дэлбэрч асдаг. Тэрийг даваад сонсогдоод энэ юу вэ? Гэтгсэн чинь маань гэсэн юу үгүй ингээ нэг юм сонсогдсон гэсчгүй юу ч байхгүй гэл. Нөгөө үнэ чинь гэж хэлэхээр би тайвширнаа да. Тэгэл тойрч яалтчгүй л дахиад яг нэг юм хөгшин хүн гэдэг нь юу гэд ингэж байгаа юм шиг. Тэг сая дахиад сонсогдсон гэж чи мананаас намайг айлахгүй гэдэг юм ханда. Гадаа автобус тоормсолж штэ гэдэг тэнгууд би нөгөөтгөнд ингээд нэрээ тийм ч юм уу гэтэл арай өөрөөсөн даа гэж тойруулчаад дуусны дараа мананаас сая тэнд хүн яваалаадсэн штэ. Тэг би чамд хэлээ үсттэй гэсэн чинь тий айлгаагүй нэг тийм хэвтрийн хөшний нэг тийм байсан байна. Гэтэ чи бол танихгүй нэг тийм байсан одоо байхгүй гэх. Тэгээд нэг тийм юм явуулсан юм хүм ингээд гадуур дотор явж байгаад дагуулад ирсэн байх юм шүү. Зүуд ороодсан гэсэн үг үү. Тэгэл тэр маань ингээд тухгүй болгоод идэг. Тэрнээс ахуулаад ингээд яан зүр шүн татаж босгоно. Харангуйч юу ч байхгүй, юу ч харагдахгүй. Тэгтээ сонсогддог, мэдрэгддэг. Хүрч байгаа юм мэдэгддэг. Энд чинь энэ бүх одоо хайдангийн зохиолыг сонсч ирсэн хүмүүс мэдэх амар деталь сайтай. Бүр яг ингээд нүдэнд ингээ харагдтал бичдэг тийм тэр бол угаасаа ойлгомжтой одоо резалт бүгдийг гэрчлээ шүү дээ тийм хий хоосон юм яриад суугаад байгаа юм шүү дээ тэр болгон дээрээс одоо жишээ нөгөө төрөний асуулт руу эргээ орё л доо тийм бодит болсон явдлаас сэдвэлж бичсэн зохиол юм байдаг уу? Яг бодит болсон явдлаас сонсон ч юм уу тийм тийм сонсон юм бол зөндөө байгаа. Гэхдээ тэрийгээ яг тэрэн дээр нь үндэслэж ингэж бичгүүгээр тэр чин болсон явдал гэдэг чинь жижигхэн л юм байгаа шүү дээ. Одоо шүрс сувд шиг юм жижигхэн юм байгаа. Тэрийг өөрийнхөө дотор байгаа үйл явдал дээр ингэж оруулах ч юм уу те. Тиймэрхүү юмнууд байгаа. Одоо жишээлбэл чөтгөртэй тулцсан түүх гэл нэг мундаг хүний тухай ингээд би юм бичлээ гэхэд тэр хүн урд нь яг юу хийжсэн гэдэг дээр
одоо нөгөө манай эмээгийн ярьдаг гэсэн, өвөөгийн ярьдаг гэсэн ч юм уу, эсвэл өөр найзуудын хүмүүсийн ярьдаг гэсэн юмнууд ингээд жоохон шигтгэж өгсөн л юм байна. Тэрс яг тэр бодит явдлыг бүр ингээд босгоод бүтэн зохиол болгоод ингээд тавьсан юм бол нэг ч байхгүй. Өөрөө ч ер нь хамгийн амар гэж боддог ч юм уу, эсвэл зөв нэг хүн болгонд өөрөө нэг юм амин юм гэж байдаг шүү дээ. Одоо жишээ нь би нөгөө юу гэдэг клип хийдэг байсан болохоор миний одоо хамгийн амин клип бол энийг л ингээл би хүн чи одоо ямар клип хийжсэн гэхэр тэрийг л үзүүлнэ гэдэг шиг тэр зохиолч юу юм бэ? Согоом аа юу? Тийм. За согоомогоороо кино хийцэн те. За тэгэхээр одоо мэдээч хэрэг нөгөө зохиолоо бичиж штэ те. Янгууд жишээ нь эмгэн гэдэг ч юм уу олон зохиол дээр тус бүрдээ нөгөө нэг одоо энэ чинь нөгөө гол дүр гэж одоо жишээ нэг хүн байлаа гэхэд дараагийн гол дүр буюу эсрэг дүр нь нөгөө нэг дандаа сүнс байгаа даа шүү дээ. Сүнс нь юм уу альбан тэрнж төрнө байгаа даа шүү дээ. Тэнгууд энэ дөрүүдийнхээ одоо inspiration гэж ярьдаг шүү дээ. Тэр нэг юм тэр нэг анхны одоо чинь эмгэн гээл тэгэнгүүт тэр сүнсний одоо төсөөллийг хаанаас юу наваад дим бэ? Хүнээс. Тийм одоо бодит хүн хараал шууд төсөөсөн гэсэн үг юм. Хүний гаргаж байгаа зан чанараас. Бодиттой. Ягаад тэгэхээр хүн гэж хэрвээ байхгүй бол тийм одоо альбан тэрийн лүд ч юм уу тийм юм байхгүй штэ. Тийм болохоор хүнээс чинь л хамгийн тийм сонин дотор арцайм те бүр жигшмээр муха цан гардаг. Тэрийг л тэрэн дээрээс одоо ингэж хүний шунлаас те хүний илүү хардаг зангаас хүний нэг энийг л нэг гэсэн нэг юм занл надад ингэж гэдэг байхгүй. Тэгээд нэг хүслээ гүйцэх гэсэн нэг тийм юм шунаг сэтгэл одоо юу байдгийг те. Тиймэрхүү юмнаас л ерөнхийдөө хамгийн гол юм авдаг. Тэрнээс нэг үзэж хараал те. Ундаг би өстө тэнд тийм ч төвшлэн нөө би ерөөс огт харж байгаагүй болохоор. Тэгвэл одоо тэр нөгөө нэг юм утга хавцалтаатай ингээл үйл явдал өрнөөл тэр чинь одоо нэг ясандаа юм кино шиг юмнууд яваад байгаа шүү дээ. Үргэлжлсэн үгийн зохиол гэхээр нэг юм дөрүүдтэй. Тэрийг тэгвэл яг ингээд бичиж байхдаа юу бодож бичиж байж идэв. Юунаас эхэлж тэрийг так гэж барьж аваад эхэлдэг. Одоо би амар юм ярих уу гэлээ. Ингэдэг айгуу сонио ингээд одоо би энд ингээд сууж байгаа шүү дээ. Чамтай хоёлаа ингээд юмараа сууж байгаа. Ингээд л байж ангууд гинт толгой дотор чи бичих ёстой. Юу гэдгийг би мэдэхгүй ингээл бичих ёстой гэж бодол ороод ирдэг. Тэнгүүт би ингээд чамтай ярьж байгаа яриагаач дуусгаж чадахгүй миний хамаг ухаан санаа өөрийн мэдлгүй тийш явчихдаг. Тэгэл цаас бална нийлүүлэл ч юм уу эсвэл ингээд патасаал ноутбук асаагаал ингээд суухаараа миний чихэн дээр хүн ирээд ингээд үгсэггүй хэлж өгж байгаа юм шиг л байдаг. Тэгэл би тэрийг зүгээр л ингээд буулгаж хүүрэхтэй юм шиг. Тэгэл буулгаж өгөөл би эргэж ер нь уншдаггүй. Эргээд уншихаар шаал өөр огт ингээд мэдэхгүй юм ингээд уншиж байгаа юм шиг анхудаа тэрийг ингээд уншиж байгаа юм шиг ингэж хүлээж авдаг. Тэнгүүд тэр одоо болж байгаа үйл явдал одоо тэр зан чанар чи мэдээж чинь ингээд бүр ингээд гипнозын байдалд ороод ингээд ховсын байдалд орж би ингэж бичихгүй штэ. Тэнгүүд одоо нэр хүнд нэг юм зан чанар байдаг да нэрийн юм байдаг да гэд ингээд ерөөсө тасралтгүй л ингэж урсгадаг гэсэн үг. Тэр үйл явдал чинь толгой дотор ингээд кино шиг ингээд яваад байдаг. Яг хүн надад ингээд харуулад байгаа юм шиг. Тийм байдаг байхгүй юу? Тэгэхэр ч одоо юу гэсэн юм бүр зохиолоо бич дуусныхаа дараа засварч оруулдаг гэсэн үг. Засварч оруулдаг би ингээд нийтэлцдэг байсан. Тэр саяхнаас би бас айгу мундаг редактортай хамтраад тэг бас тэрийгээ би өөрөө уншихаас бас жоохон эмээгээд байгаа байхгүй юу? Ягаад ч юм зүгээр л унших сууч юм шиг. Зүгээр л надад тэгж санагддаг. Би тэгж л ажилдаг. Тэгээд тэр хүндээ ингээд уншуулдаг. Нөгөө хүн маань бас жоохон нойр мутайгаа уншаад байгаа чинь тэгээд бас сонирн болно шүү дээ. Өөрт нь би юм хийж байгаагүй ч гэж гомдлол над руу. Нэг хүний жишээ нь нэг тийм хүндлэнгийн ямар нэгэн хүчээр хийдэг гэсэн байх нь шүү дээ. Тийм. Одоо нэг онгод орно гэдэг шиг. Тэгж арай томрохгүй ч гэсэн ерөнхийдөө л би энийг хийх ёстой. Хийх юм хийж байгаа. Тэгэл. Тэ нэрээ тэгдэж шүү. Хаяа нэг юм бүтээлч зан хөдлөөд одоо юу гэдэг нэг юм хийгээд сууж байхаар өөрөө мэдлгүй нэг тийм ингээд усаад идэг шүү дээ. Гэсэн сууждаг те. За тэрийг л өстө онгод орно л гэж хэлэх байх төө. За тийм ээ. За тэгвэл одоо аимшиг гейм гэдэг тийм яриа байдаг шүү дээ. За. Тийм гоё сонсож исэн түүх байна уу?
найз нөхөд хамаагүй. Найз нөхдөөс гэх юм бол манай нөгөө найз л юм байна. Гэтэ тэр чинь одоо яг амьдарч байгаа хүмүүсийн тухай учраас бас яриад хийх байх. Манай тийм бодогдож байгаа болж исэн явдал байна. Тийм. Манай хоёр тал ер нь хоёр талтаа битүү юм юу нэг их тийм цүн бэлгтэй гэх юм уу. Одоо яг эд хилмигдүүлэлтийн үеийн хүмүүс ихгүй ер нь бол яг энэ бус явдал бол хоёр талдаа маш их мундаг номтой лам нартай байсан. Манай одоо зарим ах нар ч гэсэн бас ингээд номын хүчээр ингээд сайн сайхан амьдарч байгаа, олон тусалж байгаа. Тэгээд нэг юм явдал болсон гэсэн. Ээжийн талаа. Айгу олон хүүхэдтэй. Одоо тэр айлтай. Манай ээжийн бүр ингээд дэш эмэг ингээд баг нь хүүс юм байна. Тэгээд ядуу олон хүүхэдтэй тухайд яг. Тэгээд нөх хилмигдүүлэлтийн үе байсан учраас аав нь лам байжгаад бас их нэртэй лам байсан байх нь шүү дээ. Тэгээд ламаа болоод хар дээл өмсөд одоо нуугдж гин гэсэн үг шүү дээ. Тэгээд ингээд байжсэн чинь нэг удаа тэдний тэмээ онсон хүн ирсэн юм байна. Тэгээд ерөөсө бүрэнхий тасарч бүрэнхий болох үеэр л нөгөө нэг баг хүн нэг 2 3 настай жоохон байжгаад дөнгөж хилмэлд орсон байсан юм уу та. Халуураад эхэлсэн гинэ. Тэгээд сүүлдээ бүр ингээд бүлээрээ дийлдэхэ байлаад нэтрээгээ тэгээд нөгөө нэг харуулсан лам аав нь судраг мудраа гаргаж ирээд ингээд ирэхээрээ мэрэглээд ингээд очир мочир те одоо мэрэглэх үч төвчнээ арга шүү дээ. Тэргээр ингээд ирсэн. За одоо тэр зүгээс ирэх хүн л нуучрын тайлж өгөх юм байна да. Түр хүлээгээд. Тэгээ нэг хүүхдэн бүр халуураад дэмэрээд ингээд элдв долоо юм яриад тэгсэн чинь тэндээс нэг нэх юм гоё юм том тэмээтэй. Тэгээд юм их баян хүн орж ирсэн гинэ. Тэгээд тэгснэ тэдний гэртэн буусан чинь хүүхэд нь халуурцсан инээ тэрэг. Тэгээд тэр хүн орж ирээл ингээд дөнгөж ингээд цай амсах гад ингээд суужсэн чинь нөгөө халуурчсан жоохон хүн босч ирээд чи мөнгөнд тавчоо яас их хайсан. Тэр мөнгөнд тавчиж би авцсан штэ. Одоо чи тэрийг олохгүй штэ гэд ингээд хөхрөөд исэн гинэ. Тэгээд нөгөө нэг хүн чинь айгаад цайгаа тавиад ямар хачин юм бэ чинь одоо инээ тэрэг. Тэгээд яасан гэсэн чинь яг тэр бүрийн яг тэр халуурч эхлэх үеэр нь өнөөх чинь ингээд тэмээтэйг ингээл явжсэн чинь одоо дээлхийн хоёр энэ дээр ингээд мөнгөнд тавч ингээд гэлцаад нарны гэрэлд тэгсэн чинь нэг нь ингээд гинт сугсрээд ингээд яваад тэр ингээд алга болцсон. Тэнгүүд нөгөөд чинь за энэ үнтэй цаатай ингээд юм юмаа гэд ингээд тэргээр өрөөсөө хайгаа тэр мөнгө гэдэг чинь өөрөө ингээд зүгээр нэг юм юу биш их юм гэлгар цайвар цагаан те хүний нүдэр бол ингээд харагдаж ш тэр чинь нартай юм газар бүрийнхээ дөнгөж бүрийнхээ олж юм ч те ерөөсөө олохгүй явж байгаад ойрхон айл байхаар тэднийхэр орж ирсэн чинь хүүхдэнтэйг халуурсан чинь гэд тэр хүүхд бол тэр холоос ирж байгаа тэр одоо тэмээ унсан хүнтэй бол уулзах юмч боломжгүй байхад тэр хүнийг орж ирэнгүүт л чи мөнгө тавч хайсан үү чиний тавчиж би авцсан шүү дээ чи ингээд зөндөө хайсан ингээд нөгөөний чинь шоглох маягтай дооглох маягтай ингээд инээгээд тэгэл тэрийг ингээд дарж марж өгөөл ингээд явуулжсэн түүхэн хөх байдаг. Зөвхөн ингээд наазах нь ингээд юм. Тэгэхээр ингээд яг нөгөө дээшээгээ судлаад удам судраа судлаад үдсэн харсан юм дуулах юм бол нэлээ юм байгаа. Мэдчихлээ. Одоо орчин үе гэхгүй тухайн үед чинь одоо юу гэдэг нэг нийгмийн тийм сүлжээ гэдэг юм байхгүй шүү дээ тийм. Одоо юу гэдэг ядаглаад бичиж үлдээсэн зүйлч ховор байх. Тийм. Тэгээ нэг юм дам яриагаар үлгэр дам шиг болцсон хэдийч одоо орчин үе манай нэвтрүүлгээр орж ирээд ярьдаг хүмүүсийн түүхийг сонсоод тухайн бүр эрт дээр үеийн тэр нэр өвгдөд замдэрчлээсэн баг шүү дээ тийм. Монгол гэртээ тэнд бас амир юм болдог байсан баг тийм. Одоо тэгэл бид нар чи ярьдаг ш нөгөө Харт аймгийн нөгөө нэг манжин дарлын үед ингээд Монголын битүүчүүд айгүй Харт аймгийн донтоод тэрнээс болоод ингээд алуулж малуулаад ингээд сүнс төрний ингэсэн. Би бол тэрийг ерөөсөө зүгээр нэг нөхөр над чи ингээд суугаад ингээд биччихнэ гэж би ерөөсөө боддгоо байхгүй. Намайг жоохон байхад л ярьжсэн. Тэгэл ингээл ярьжсэн. Тийм болж байсан. Тийм болж л байсан. Тэгэл ер нь бол ингээл хаа газар ингээд нэг шашин дэлгэрч байна гэдэг чинь тэр чинь цаана дээр шашин үйлчлэх ёстой бас нэг юм нэг одоо universe гэдэг ч юм уу те нэг тийм нөхцөл байсан болохоор хүмүүс тийм юм нэг шүтэж биш ирч тэр дахил юу мөгдөг тахдаг барьдаг тиймэрхүү байсан л байгаа. Ямар нэгэн бидний нүдэнд үзэгдэхгүй чихэнд сонсогдохгүй тийм ертөнц хаана ихтэй үйлчилж л байна. Жишээ нь бас тэгдэг штэ. Зүгээр явж исэн хүн зүгээр машинаа бариад ингээ те өдөр ингээ хүнтэй сайхан уулзаад ажил төрлөө бүтээгээд ингээ явж исэн хүн
гинт оройн ингээд тосол мосолд ороод ингээд ингэсэн тий. Үгүй бол яг тэр өдөр тэрүүгээр ингээд яваагүй нэг хэдхэн минут хоцроод очтон чинь амьд үлдсэн ч юм уу тий. Эсвэл бол өргөгдсөн хөрх юмцсан ч юм уу. Юмны эзэг таарна гэдэг чинь бас тэгэл тэрний үйлчлэл яваад байна гэж би боддог. Би мухар сүстэй санагдчихэв гэх. Гүү штэ угаасаа тийм амьд үхэл чинь хорвоод дээр чинь одоо юу гэдэг ингээл дэнслээд байж байгаа шүү дээ тий. Үхчихвэл амьдарч үхчаа. Тэгээд бид нар одоо юу гэдэг яг үнэхээр л шинжлэх ухаанаар так гэд нотлоод бичиг баримтан дээр тамга дарцсан байхгүй болохоос шин сүнс гэдэг юм чинь байдаг нь тодорхой. За тэрийгээ дагаад нөгөө муу энергитэй жоох ус санцсан гарууд нь өөрөө чинь зохиолтор гардаг шиг тийм нүд хүмүүс хорлоо л явж байгаа магадлал амар өндөр байгаа байхгүй тий. Нэрэл тэгэл зүгээр явж ийснэ так гэл нэг юмд орооцолтчдаг болохоо явждаг тий. Тэгэд би бол яг сүнс гэдгийг гэхдээ энэ зөвхөн миний бодол шүү заяа. Яг хүний бие дотор тэр сүнс оршоод ингээд байжгаад тэгээд бие нь үгүй болонгууд 3 сүнс байдгийг нэг нь дээш явдаг мовдаг гэл хүмүүс ингээд ярьдаг ш. Нэг нь биетэйгээ үлддэг. А нөгөөх нь болохоор ингээд биетэйгээ үлдсэн нь ингээд гэр орондоо хорогдоод ингээд тэгдэг. Би бол тэр одоо болоод байгаа процесс ямар нэгэн тийм далдын үйлчлэлийн юм ч юм уу те. Ингээд гэр оронд нь тоогоо шанаг дуурайд ингээд идэх ч юм уу. Тэрийг би зүгээр л тэр хүний хүсэл нь үлдчихлээ гэж боддог байхгүй. Гүйцээж амжааг үний хүсэл үлдсэн. Тэр нь одоо тэрийг өгүүлээд байдаг те. Жишээлбэл одоо ингээд байжгаад юмдаа хорхотцсон те. Үнэхээр тэрэндээ хайртай тэрийг авмаар байсан. Тэгээд ингээд өнгөрцөн тэр авмаар байгаа тэр хүсэл үлдсэн. А тэрийг нөгөө хүмүүс айдсараад хижээгээд ч юм уу гээд бийжүүлээд тэд нар ингээд улам айгаад байгаа хүн даргал хөдлөөд бүр ингээд харагдаад идэх ч юм уу. Тийм байж магадгүй. Эсвэл үнэхээр амьдрал таартай үхэн чинээ бодоогүй байсан хүн зуурдаар бурхан болоод те нөгөө нэг дутуу хоногудаа гүцэх гээд ингээд хэрж гисүүчлээд ингээд яваад байж магадгүй. Тэр нь одоо нөгөө гимгвэ те гэж байгаа төрхи өөрөө цаг нь болохоор явчин гэдэг ч юм уу те. А магадгүй тэр хүсэл нь хитрхи хүчтэй нөгөө нэг их шуналтай ч юм уу. Тиймэрхүү байсан бол тэр нь илүү их нөгөө нэг юм хоруу чанар ихтэй ч юм уу тийм байх гэж би ер нь боддог. Тийм л ах тий. Хүсэл л үлдээд байгаа. Хүсэл шунал гэдэг хоёр юм хязгааргүй дээрээс нь амар хүчтэй байдаг тий. Тийм. Одоо жишээ нь нөгөө энгийнээр ярих юм бол нэг юм энергийн хүч гэх юм уу тий. Одоо нэг хүнийг үнэхээр ингээл одоо амьд хүмүүс шүү дээ. Нэг ингээд харааж өрөөгөөл тийм тохиолдол зөндөө үед юм байлээ шүү дээ. Тэгээд тэр ингээд амар хүчтэй очтын гэсэн шүү дээ. Тэгээд зүүд мүдээр нь ороавал ажил үс за бүр хүсэх юм бол орог ухаач юм шүү. Маркийн юм бол сонсч л байсан. Тэгэхээр л тэр хүний хүсэл аягүй айхтар. Тэр хүн хиттэйх ингээд тачи ядаж хүснэ те. Одоо би жишээлбэл юу яаж чадахгүй л. Нэг эмэгтэй нэг эрэхтэй аягүй хайртай байгаад те. Би тэрийг л авцсан юмстай. Гэж яд хөрх яг ингээд бурхан болчлоо гэж бодъё те. Тэнгүүт нөгөөний ингээд хүсэл нөгөө залууг ороогоо л ингээд чи миний гэжтэй. Чи надтай л байх хэрэгтэй байхгүй. Гэт ингээд дайраад байвал бас хэцүү шүү дээ тийм үст. Тэрийг ингэж аргадаж явуулах. Тэгээ бүх юмар нь ороодог, хөл гарын юу яадаг. Одоо нэг юу гэвэл тушдаг мушдаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэр сүнс биш те. Сүнс л ингээд биетэйгээ оршоод тэр чин ертөнцийн түмэн жамыг туулаад ингээд дууссан байгаа. Тэгэхэд ганцхан тэр сүнс ерөөсөл тэр хүслийн төлөө амьдраг байхгүй. Тэгэхээр тэр хүслэл ингээд лавшраад ингээд үргэлжлээд байгаа юм шиг зүгээр надад санагддаг байхгүй. Тэр хүслүүдийг нь одоо ингээд аргадаж явуулах ч юм уу. Тэр хүслүүдийг ингээ хүмүүсийг ямар нэгэн хүн гомдоос нэг хүнд гомдчихэд аргадуулах хүсэлтэй хүн байсан ч гэж болно шүү дээ. Тэрийгээ дуусгаж амжаагүй. Тэрийгээ хүлээгээд. Тийм тэрийгээ хүлээгээд байхгүй болсон. Тэгэхээр ингээд бид нар амьд байхдаа өөр ирэхгүй ингээд ямар нэг юм буруу хийгээд хүмүүсийг ингээд гомдоогод үлдээчдэг ч юм уу. Хүнд ингээд өглөхтэй үлдчихдэг ч юм уу те. Тэнгүүд нөгөө хүний хүсэл хүлээгээд байгаа шүү дээ. Тэрийг авчихсан. Тийм л үг сонсчихсан гэл ингээд байж идэг. Тэр нь эргээд нөгөө үүлийн үр болоод тэр хүний хийх ёстой юм болоод тэрийг хүн хийхгүй. Тэнгүүд эргээд тэр нь ингээд муу юм болдог ч юм уу. Тэгэхээр ер нь бол гимгүүл амьдрахыг хүсдэг тий. Өөрөө тэгж чаддаг болохоор карма гэж байна шүү дээ. Тэгвэл ийм асуулт байна л да. Одоо за
би жишээ нь миний бас нэг өөрийн зүгээр юм одоо хоёул авьяас гэж яриа те. Мэдрэмж гэх юм уу? За. За одоо хоёулагийн ингээд одоо миний жишээ авах гэж байгаа юм хоёул мэдрэмжээс үүсэлтэй байхгүй. Одоо өөрөө чинь мэдрэмж бол жишээ нь хин нэг нь намайг тэгээ сонсогддог одоо гэдэг зүрэл явж штэ те бич гээл очоод ингээл баг юу ч бодохгүй шууд ингээл бичээл дуусчдаг гэж те. За тэгэнгუთ тэр болохоро мэдээч хэрэг өөрөө чинь зохиолууд зориг бол ойлгомжтой. Бодтой хэрнээ сайн зохиол хүн айлах. Айлах гэж л хичээдэж шүү дээ. Үнэхээр сайн аживэл тэр сайн зохиол гэсэн үг. За жишээ нь би болохоор дуу дуулдаг. Тэгэнгუთ би дуу дуулаад миний дууг хүн ингээд сонсоод уйраах зорилготой байгаа шүү дээ. Ингээд юм бодуулаад, тайвшруулад за хайрын дуу дуулдаг гэчээ те. Хайрын дуу дуулангууд уйраад нөгөө хайртай хүнээс хана. Тэгэнгუთ хайтан гэдэг хүний хувьд надаас ахуулаад хүмүүсийг тэгж айж байгаа мэдрэмж өгөх ямар санагддаг вэ? Нэгдүгürt чи айгу буруу ойлгосон байна. За. Заяа. Би нөгөө хүн ингээд өөрийнхөө муухай юм аа л та. Ингээд өөрийнхөө бодлыг зөв гэж нотлохыг хүсдэг ч юм уу. Эсвэл өөрийнхөө бодлоор хүмүүсийг ойлгохыг ч хүсдэг юм уу те. Би жишээлбэл зөөлөн хүн байх гэж би ч юм зөөлөн гэж ойлгох гээд шүү дээ те. Тэгэнгүүт чи намайг л айлах гэж л бичээд байна гэж бодоод байгаа те. Тэгэнгүүт би нөгөө түрүүний аимшигын зохиол гэдэг утгаараа шүү дээ. Түрүүн би ярьсан шүү дээ би хүнд ингээд айгу гимгүү байхыг хүсдэг. Тэгмэд би тэр бодлоо хүмүүст ингээд түгээх хүсдэг байхгүй юу? Тэм учраас хайтан энэ зохиолыг одоо жишээлбэл шижир алтыг хүмүүс үлд сонсож байгаа гэсэн те. Тэгэнгүүт шижир алтыг уншаад дуусахад тэр хүн айхаасаа илүү би ингэж болохгүй юм байна те. Ингээд ийм шуналтай байж болохгүй юм байна. Нөхөр нь ингээд амьад эн чин тавиад тэнд ингээд нэг алт олоод ингээд ирэнгүүт ихнэр шүүв авчил та гэд ингээд дайрч болохгүй те. Би ингээд ид гэдэг бол ерөөсөө энэ насны нэг ингээд энэ биеэр идлэл хаydах юм. Энд бол ингээд хүсэл шунал тачаал те тэр үл ямар ч нэмэргүй юм байна гэдэг ч юм уу жишээлбэл шижир алтнаас те. Зүгээр нэг жижигхэн хумсын чинээ ч хамаагүй нэг юм ойлгоод аваад үлдээсээ дараагийнх нь амьдралдаа хийх үйл одоо ажил юу гэдгийг тэрэндээ ингээд тэрийг нэг шингээгээсээ карма дагзаарчин шүү гэдэг ч юм уу сургамж өгөх зорилготой бичдэг те. Нэг юм л юу ягаас тэрнээс л яг за энэний нэгстэй сүнсийн гартал айлах чи те. Нэг хээрийн имгэн давхиж ирээд ингээд электсэн цуулаад ингээд 12 гидсэн татаал ингээд бичиж чадсан шүү дээ. Чадах байхгүй. Өөрөөс нь үдийг налган нэрээ барьж гаад гээд ингээд сороод уучлаад гэдэг ч юм уу тэгвэл хүн жиирхэн жигшин тэр бол муухай айдас байхгүй. Тэрнээс илүү гээд бодит үйл явдлыг арай цэвэрхнээр ингээ юм ойлгуулах үндсэн дээр ингээд өгөө. Нэрээ тэгээсэн шижир алтыг сонсоо сүултээ яг орсон. За вэйл авалт болох юм бол өстой явахгүй гэлтэй. Тийм. Сургамж талаасаа гэсэн үг. Тийм, сургамж талаасаа. Тэгээд тэр хүмүүсийн реакц гэхээр миний одоо өгүүлбэрүүдийг уншдаг хүмүүс л голцоо эмэгтэйчүүд байгаа. Сонсдог гэх юм бол насны хязгаар хүүс хамаарахгүй л дээ. Тэнгүүд тэдгээр одоо нөгөө уншсан хүмүүс маань л групп дээр ингээд юм бичдэг, надад комент сэтгэл үлдээдэг. Тэнгүүд нэрэл тийм шүү. Бас ийм хүмүүс байдаг шүү. Ингүүл бас хүн бас энэ ямар сонин эвгүй юм бэ? Би дараагийн удаа стандартыг алт олвол би ингимээргүй санагдчихлаа гэдэг юмыг бичсэн байхыг хараад нөгөө талархлын гоё өгнүүдтэй байхыг хараад би бүр магнагаа хартал баярлалтай. Надад айгүй гоё байдаг. Гэхдээ яг үүнд хамгийн гоё юм нь юу гэж бид нар жишээ нь яг энэ амьдарч байгаа нийгэмд нэрэн гэсэж ихнээсээ алт болох юм бол яг тийм л юм болох. Тийм. Миний зүгээр таамгаар бол 1000 сайхан хүн байгаад ч нэмэргүүл гэж орж ирж байна да. Хөршин хүртэл орж ирж байгаа зү. Амар те. Тий. Би бас нөгөө над юу яадаг аахгүй юу? Миний бас нэг айгуу том зорж байгаа юм юу вэ гэхээр одоо би тэрийг хөөцөлдөж байгаа аахгүй юу? Гэтэ нэг л нэг амжилт олохгүй л байна. Гэтэ бас миний яг нэг дотроо бодсон бас нэг зорилго аахгүй юу? Юу гэхээр дөлөөх хүмүүс байгаа ч тэ сонсголгүй хүмүүс байгаа. Сонсголгүй хүмүүс миний номыг яаж унших вэ? Тэ. Үгүй одоо ингээ хараад уншиж байгаа тэ ингээ бичвэрээр нь хараад уншиж байгаа. Тэгвэл одоо нөгөө нэг ингээд хуруугаар нөгөө брэйл гэдэг илүү юу гэдэг лээ. Хараагүй хүмүүст зориулсан тийм. Би тийм ном гаргах гээд бас ингээд хичээгээд байгаа байхгүй юу. Гэтэ нэг л болохгүй байна. Үнтэй. Тэр одоо тэр хүмүүс бас ингээд хүртээлтэй баймаар байгаа байхгүй юу. Тэр хүмүүсийг дутаамааргүй юм би.
үсгээр шивдэг бах та тий. Тусгай үсгээр. Тийм ингээд одоо энэ дээр ингээд байгаа хгүй юу? Тий. Тэгээ пи ухад хүртэл энэ дээр ингээд мэдэрчж байгаа. Тэгэхээр миний тэрага бичсэн байгаа гэсэн. Тийм. Тэгэхээр ийм гоё хүмүүстэй нийт хүмүүстэй л гоё ээлтэй байл л та тий хүртээмжтэй. Наад чинь гоё зориг биш гоё биелүүлээсэй гэж хүсэж байна. Хастаа зориг. Тэрийг хүсэж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгууллагаар Horse Motors Автоэкспо хамтран ажиллаж байна. Герман, Япон, Хятад автомашинуудыг та хамгийн гол нь нэг дор цогцолсон буюу автотээврийн үндэсний төв, нотариат, оншилгоо, банк бус санхүүгийн байгууллага, кофе шоп, хоолны газар гэх мэтчлэн бүх зүйл нь нэг дороо цогцолсон Монголын хамгийн том автомашины их дэлгүүр хамтран ажиллаж байна. За мэдээж хэрэг би саянаас хойш яаж асуухаа мэдэхгүй ингээл эргэлдээл тэ нөгөө саяас өөртөө учралж хэллээ шүү дээ. Би ч нөгөө юм мэрэгжлийн юм сэтгүүлч, хөтлөгч, мөтлөгч тийм үү ерөөсөө биш. Тэгээд одоо ийм зохиол бичдэг мэрэгжлийн юм хүнээс юуг зөв асуух уу, буруу асуух уу гэд тойруулж агаад нэг аригш юм оллоо. За тэгвэл аимшигын одоо зохиол бичиж байхдаа одоо юу гэдэг нөгөө кинож үзэгчтэй дүрдээ орно гэдэг шүү дээ. Тийм. Нэлээ хамгийн алдартай би жишээ авчих юм бол алдарт нөгөө Dark Knight дээр Heath Ledger гэж жүжигчин маань тий дүрдээ ороод Оскар авсан ч гэсэн хөгцсөн байхдаа авсан тий дүрдээ хит ороод гэдэг шиг одоо өөрийнхөө бичсэн зохиолынхоо одоо тэр энержи тий дүрд нь ингээд орж исэн тохиолдол байгаа юм. Өөрөө тэрнээсээ би одоо миний тархитлагоноос бүр ийм гарчлаа гэж үгээд тий. Бичсэн зохиол болгоны хараас би тэгж боддог. Би ч мэдрэл мот юм шүү. Чи солиотой юм шүү. Юу вэ энэ одоо яаж байгаа юм бэ гэж бүр ингээд дүрийн өмнөөс харамсдаг ч юм уу те. Хайт ингээд зохиолоо дандаа хүс дуусдаг. Их сайн дуусгаж юусоо хичээдгүү боддгоо цаанаасаа л тэгж дуусах ёстой байдаг юм шиг л байдаг. Тэгэнгүүт сая тэгээд оронгууд асуунгууд яг толгоон дотор нэг миний бас нэг амьдралын бас нэг айгу харгуу яваад ирж байгаа байхгүй юу. Надад айгу хэцүү байсан. Амар байсан яа. Амар. Нэг зохиол гэсэн үг. Нэг зохиол. Нилээ урт. Тэрнээс олж хэсэг завсарлсан баг жил 2 жил завсарлсан. Амарч чадахгүй, ундч чадахгүй, амьдрч чадахгүй. Нөө зүгээр ингээд амьсгалдаг хүн болж хуурж ирсэн надад айгу хэцүү байсан. Тим юмнаас согоомоо намайг гаргаж ирсэн байхгүй юу? Эргээд намайг авчирсан учраас би согоомоодоо хайртай. Миний согоомоо яг л миний хүү шиг байдаг, миний охин шиг байдаг. Тэгээ би хамгийн хайртай зохиолоо өгөөд тийм гоё кино олсонд би бүр ингээд маш их баяртайгаа. Бүр одоо л доржод үдээ. Зөндөх баярлаа. Төрөөдөө баярлаа. Би бас баярлаа. Тэ их чинь муухай ажилдаг бол уучлаарай гэлээ. Манай хоёр дуу бол өстэй мэдрэмжийн туйлах мундаг. Миний тэр зохиол гэвэл би өрдөн зүгээр нөгөө нэг амшиг яриа гэдэг групп дээр зүгээр л ингээд сонирхлоороо бичээл ингээд байждаг гэсэн. Тэгж жагаад тусдаа хайтан гэдэг групп одоо тэр пэйжийг 2017 оны 4 сарын 11-нд аавынхаа төрсөн өдрөөр нээгээд тэгэл бичиж жагаад нэг 2 3 4 сарын дарааха нэг гайн таарад тэрийг хэлүүлсэн байхгүй юу. Хөл нүцгөө охин. За. Йоо би одоо ярихаар хүртэл ингээ миний хав гэж чирээд байгаа. Би одоо уншчаагүй ч байж магадгүй л. Тэрийг нэг хэсэг нийтлсэн. 20-30 хэсэгтэй билүү. Тэр хавцаа байгаа. Тэгээд аав ээжтэй задуулдаг, архичин аав ээжтэй тий амьдралын хүнд төвшөнд ингээ амьдардаг нэг охин аав ээжтэй задуулж бас хүчрхийлэлтэй тий одоогийн бас л нийгмийг ингэж яаж байжгаад хонох газар болоод оршуулган газар л гүйдэг. Тэнд ч нэг имээтэй таардаг. Тэр имээ тэр охинд үнсээр хараалыг зааж өгдөг байхгүй. За. Тэгээд тэр охин тэрийг ингээд насан туршдаа ингээд хийгээд явдаг тухай. Йой, хөөсөн болчихно. Тэгээд тэр охины тухай тэгээд бичсэн. Хөл нүцгэн өвлийн үүтэнд ингээд гүүж байгаа хайраг чулаан зарахгүй харанхууд цутааж гүүж байгаа тэр дүр. Тэрийг ингээд бичгэд л ингээд ер нь бол хүнд хэцүү хэсгүүдээр би маш их хуйлсан байхгүй айгүй хуйлсан. Тэгэж уйлж бичсний үр дүн юу байсан бэ гэхээр би унтчих чадахгүй болсон. Нүдэд амар хэцүү байсан. Тэгээд гадаа гараад ингээд гудамжинд талах нь шүү дээ. Тэнгүү тойноос ингээд дахиад яг ингээд зэрэгцээ талах нэг юм
явна. Гинт зогсно нөгөө чинь нэг алхаад би мэддэг. Тэгээд тарангуйч байхгүй. Тэгээд харанхуу дундаас ингээд тэнд нэг юм зүгээр ингээд нэг одоо бид нар динозаврис гэдэг шүү дээ. Ингээд нэг босгоо тавьсан хооных юм шиг тэрнээсээ том юм шиг нэг юм тэр эмгэгний одоо тэр тушаалыг биелүүлж одоо тэжээвэр амтан гэх юм уу да тийм юм байдаг. Тэр намайг дагаад байгаа юм шиг санагдаад дтгсэн байхгүй. Тэгээ хоол унднаас гараад би айгүй хөвдсөн. Тэгэл үрс эмнэлгээ салахгүй өвдөл амар хэцүү байсан ер нь бол харахуур ингээ бүр харж сууж чаддгүй. Тэр дундаас ингээ хоёр юм хохимодлохын хоёр нүх ингээ хараад байгаа юм шиг над руу. Өөрийгөө солиорч юм бодсон байхгүй. Бичиж байгаа юмдаа их ороод байна гээл манай дүүж хэлсэн манай ээж хэлээл маа одоо жоохон завсрал гээл яг үндэ тэнд ингээд бүр ингээд миний ааш зам ман юу эрүүл саруул ухаан гэдэг чинь аль эрт намайг орхиод одцсон байсан үе байхгүй юу. Тэгж салгалж явж байгаа л найз дээр очиод тэр чинь л битсэн юм чинь босоод ирсэн юм шүү дээ. Дагаад ирчих чамаг. Тэгээ би уусаа яг тэрч гэж би бодож исэн. Гэтэ би өөрийгөө солиороод энэ битсэн юм даа л ингээд болцсон байна л гэж бодож тэгсэн чинь үнэхээр яг тийм байсан. Бүр бижээд ингээд босоод ирсэн. Тэгэд яагаад энэ ингэчихэж байгаа нь ингээд урд нь надад ингэ битсэн зөндөө юм байгаа гэхээр чи энийгээ бичихтэй айгүйх айс юм уу? Нүс айсан, уйлсан, өмнөөс нь харамссан, ёстой дүрдээ ороод ивэдэ гэж бүр ингэ нулимс урсаалдаг тэгж бичдэг. Тэгэхээр одоо айгуугаа яаргалсан. Ингээл одоо тийм үе бас зөндөө байгаа. Сая сүүлд гэхэд би худаг гэд аудио гаргасан байхгүй юу? Тэгээд тэр худаг дээр нэг хашаан дотор одоо та бүхэн бас сонсоорой. Миний пэйж дээр байгаа, YouTube дээр байгаа бүтнээрээ. Тэгээд тэнд одоо ингээд нэг хүүхэд нэг айлд нэг худаг байдаг. Хоёр жоохон хүүг энийг нь ороод өнгөрчдөг ч юм уу те. Тэр хэсэг дээр би ингээд өөрөө бичиж байгаа юмдаа хөглөгдөөд ингээд нөгөө бодит орчныг анзаарахгүй ингээд ирэнгүүт өөр ирэхгүй тэр шаналлыг би өөрөө мэдэрдэг яг дотроо. Тэгэхээр яг болох ёстой цэгийг мэдхийн тулд би хажуу талаас адуулсан. Энгийн үед лаа ингээд зүгээр ингээд бичиж явах тул зүгээр л байна. Зүгээр ингээд байж байна. Яг би өөрөө ингээд хөглөгдөөл ингээд дотор нь ороод цуг шаналал ингээд ирэх юм бол лааны дүүлэрсэн ингээд ямар ч юмч замбраагүй бүр ингээд утгаа алддаг байхгүй юу ээж тийш тэр хөшөөрөө үсэрч гээл ингээд амар юм болно. Тэгэл за түр амьсгаа авъя. Жохон хүүтэй юм уу? За нэг бийцээ. За ингээд за тэгээ босоод ингээд тайвширчаад эргээ суугаад лаанууд үл яг хэвэндээ ингээд зүгээр болцсон байж идэг. Тэгэхээр тэрийгээ айгуу сайн ажиглаад за хөглөгдөөд ирэх юм бол за болохоо байлаа шүү айлээ. Жохон зөөлөн гээл өөртөө нэг түр хамс хийгээл тэгдэг болсон. Хүн чинь тэгээс үлдээ амьд үлдэх аргаа хайгаад шүү дээ. Нэг басндаа өөрийгөө ойлгоод хэлсэн байж тээ. Тэр хойноос тэгж илүү алхам сонсогдох одоо би бүр яг ингээд яг болж ирсийг тийм болж ийн гэхээсээ илүү тэгэхэд би яаж их айсан, яаж их надад хэцүү байсан, ганцаараа би ингээд ямар амир байсан тэр яг мэдрэмж л надад үлдсэн байгаа байхгүй. Тэрнээс яг тэнд намайг тэгж дагж ирсэн нэг тод санагдчихэв. Энэ тэндээс намайг ингээ хараад байгаа нь мэдрэгдээд дүүсэн л амар санагдчихэв. Тэрнээс л эргэн санагдж байгаа. Тэрнээс биш яг тэр тэнд мэдэрчсэн тэр их айц одоо гэрхэндээ хийж чадахгүй штэ би ингээд юм бичээд би ингээд ингэсэн тэгж хэлж чадахгүй би чинь хүүхдтэй бас ингээд айлахгүй гэрхнийг айлахгүй гэл тэр мэдэрчсэн их ганцаардал тэр айдас тэр зовлон яг тэр юм л ингээд үлдсэн одоо тэрийг ингээд бодонгууд ингээд хамаг бичиж ирж байгаа байхгүй тэгж үзүүлчихэд за эн чинь ингэсэн байна наатахад устдаг би бүх платформоос устгасан. Тэгээ би нөгөө найздаа эс авчаад хэлээд ч найз энийг устгаад өгөөч найз ингээд жоохон юу байна ингээд тэг манай зөө за тгий найзаа гэв. Тэгээ би бүх юмнаас устгацсан байжгаад саяхан ингээд одоо бас өөрийгөө хамгаалах аргатай болчлоо шүү дээ. Одоо маш их хамгаалт зүүж ийн гэл ингээд тэнгуут одоо нөгөө айцнараа багсаад ирэнгүүт нөө он цаг хугацаа одоогоос тэр чинь ойролцоогоор нэг 5 жил өмнөх явдал юм уу да. Тийм учраас тэрийг эргээд сэргээгээд би групптэй тавьсан байгаа. Тэгэхээр манай группийн гишүүд уушаарай. За тэгвэл мэдээж хэрэг группийн гишүүд гэхээр private group байх юм шүү дээ. Тийм. Тэгээ сүүлийн үед ажиллаж чадахгүй байна нөгөө ээж битэрийн имчилгээгээд нааш цаашаа яваад байгаа болох. За мэдээж хэрэг хөл нөцгөө охин гээд өгүүлэлэг байгаа тийм. За
түрүүний найзынх нь хэлснээр бол бүр зохиол нь өөрөө одоо тэр дүрийг төсөөлж хитэр ингэж нөгөө өрөвдөж орсноосоо болоод тэрийг чи өөрөө амьлуулсан байх гэсэн үг юм уу те? Тийм. Юу Тэгэхээр бас аюултай байгаа зү. Хүчтэй, энергитэй биччихсэн байна. Тэр энерги нь буцаж хүчтэй ирсэн байна те. Тэгэнгүүт угаасаа манай сонсогч нараас одоо шууд хорхоо хөдөлж байгаа. Тэ? Тэр групп руу яаж ордог юм бэ гэж. Би хүртэл орж үзмээр шууд санагдчихлаа. Хайтан ингээ групп байгаа те. Хайтан 2 гэдэг групп дээр юм битгцтэй харуулсан байгаа. Тийм байна да. Одоо ингээ босонгууд ингээд бодонгууд надад айгүй амар байгаа хгүй ингээл харц тогтгоо байлдаг ч юм уу гэд нэг чичрээд байгаа ч юм шиг сонир мэдрэмж төрөөл амар өс надад. Устгацсан гэхээр би устгахтаас өмнө үзэж сонсож амжаагүй юм байна л да. Миний бол хорхоо олж шимөр амар л хөдөлж шин. Тэгээ хүмүүс ерөөдөө одоо кино их сонирхолтой, кино хийдэг хүмүүс айгүй холбогддог. Энэгээр чинь юм хий тэр айгүй холбогддог байсан. Хөлнөцгөө охноор. Тэ. Устгацсан маад өснө чи айцсан. Энэгээр л биш. Энэгээр л биш. Энэ болохгүй. Тэгээ би ингээд тэрийг урд нь ингээд уншиж ирсэн юм аа. Тэг чи одоо байхгүй болчихжээ. Та энэ зохиолоо ингээд өгөөч гингүүд би үгүй өөрөө айгаад байна шүү дээ. Амар. Тэгтээ одоо гайгүй. Одоо гайгүй. Муу мухаа гэж бодсон юм бол тэгээ муу мухаа хэвэр үлдсэн дээрх үү? Тэ. Тийм дээ. Тэрийг заавал ингээд байн сөхөөл. Тэгтээ гайхалтай л энэ зүгээр зохиолч хүн өөрийнхөө зохиолд тэгж ороод тэр нь тийм үзэгдлүүд бий болгоод те. Тэгээ сүултээ өөрөө бүр бишдэж эхлэнгийн алдад энэсээ ангижраад салсан гэхээр зарим хүмүүс бол тийм санаа чин дагаад ингэсэн баг гэж хэлж магадгүй. Гэхдээ тэр үед миний мэдэрчсэн юмны та нар зах зугаас нь ч мэдэхгүй учраас та нар бодсноороо л болчих юм. Тэр үед надад амар байсан. Хүний дотор хинч үзэж орж мэдэхгүй юм ч те. Тэгэхээр би тэрнээс л амар их хайдаг. Одоо л ингээл дүүр хамгаалалт сууж байгаа ингээл. Хүний сэтгэл зүй гэдэг юм ч өөр амар юм л та тий. Нэвтрүүлгийн event зэтгэгчээр Солонгосын Terra брэнд оролцож байна. За энэ хүн фильмний маань нэг онцлог чанар маань зөвхөн 100% байгалийн нүрс хүчлийнхийг эсгэх замаар үүсгдэг учраас амт нь илүү зөөлхөн тийм гоё смут байд юм байна. За тэгэн гут бидний нөгөө үзэх дуртай Солонгос кинон дээр сөөжүү бом гэж ярьдаг тий. Сөөжүүтэй хамгийн гоё зохицдог фильм байна шүү. Хэдэн настайгаас ер нь бичсэн юм бэ? Хамгийн анх аимшигын өгүүлэлэг бичнэ гэдэг сэтэл тэгвэл хаанаас төрж байсан. Нөгөө нэг чихэнд чи хэлсэн юм уу? Эсвэл хин нэгнээс инспирэшн авсан юм уу? Эсвэл өөрөө одоо над шиг дуртай байж байгаа юм уу? Би багаас ер нь бичдэг байсан байхгүй. Ер нь бичих сонирхолтой. Тэгээд айгүй ном уншдаг байсан. Өөртөө таарлцсан номнуудаа ер нь зүгээр өнгөрөөдөг байсан. Тэр үед чи ямар компьютер гар утас гэж байх биш ингээл уншаал. Тэрнээс болоод хар хамуудсан байхгүй юу? Тэгээд яг тэр бас миний амьдралын бас нэг тийм эргэлттэй үе тарсан байхгүй. Хүү маань төрсөн. Тэгээд ингээд нэг л юм бас л татаадсан. Тэгээд за юу бичих нү гээл тэгсэн чинь ингээл нэг юм гэд нэг юм битэн чинь нэг нууцлаг юм бичиж таараал тэгвэл энийг ингэчүүл яадаг ингээл тэрийгэ битсэн чинь яг цээж дүгрээл боллоо. Энэ муу юм байна. Нэг тийм мэдрэмж байдаг шүү дээ. Хөө энэ за энэ л юм байна дөө гэд. Одоо чи ял зураг дүрсний хүн бол те эндээс нь яг энэ л муу юм байна. Яг л тийм мэдрэмж төрсөн. Тэгэл тэрийгэ хөглөөл ингээд яваад ирсэн чинь мөн байсан. Тэрийг одоо л ингээл хөглөөл явж гин. Тийм ээ. Тэгээд бас нэг юм хэлгээд одоо нөгөө нэг аимшиг кино үздэг. Тэгээд аимшиг юм их уншдаг, сонсдог тийм хүмүүс их болчлоо тий. Тэгээд тэрнээсээ ингээд айж майгаад ингээд сэтгэл дотор нь ингээд үлдчихдэг бол ингээд уншиж дуусаад ч юм уу ингээд нэг юм ингээд бодогдоод салахгүй малахгүй байх юм бол нэг босоод нэг лаасаа чиж байгаарэ өөрийгөө ингээд нэг тийм юмнасаа ингээд түр ангижруулад тайвшруулад ингээд байгаарэ хүнд айсан юм л хөдөлж харагддаг те хөөгөлдөг райцаар нь хоолдог магадгүй ингээд нэг юм дагцсан явж байгаад те нөгөө хүн ингээд айгаад эхлэнгүүд нүч улам л ингээд биежэл өөрийг чинь ингээд ингэдэг ч юм уу жоохон ч гэсэн ингээд энерги цэвэрлээд тийм юмнаас түр ингээд ангижраад байгаарэ гэж л захий да гэх. Би одоо өөрч айгу гоё юм хэлэв. За одоо ингээ багасаа битсэн гэж шүү дээ. За миний бодлоор бол нэг butterfly effect гэж нэрлэдэг.
За ингээд зохиолууд бичээдсэн байж тээ. За. Би ч юм бол яг шал өөр салбарын ингээд байж байгаа. Гэхдээ миний дотор яг өөртөө ч адилхан. Одоо юм аимшиг юм дуртай тий. Ус дуртай юм чи яах юм тий. Тэрийг тийм юмнуудыг харахыг бол тэнийг хүн л хүсэх байх. Би бол хүсэхгүй байна. Гэхдээ тэрийг сонсож тэгж мэдэрч тий. Энэ хороод л хэд тийм байдаг гэдгийг ингэж одоо кино, үйлэг, зохиолууд сонсож, уншиж тий. Тэгээ одоо хоёулагийн суугаад хийгээд байгаа яг энэ одоо орчин байна шүү дээ тий. Энэ минь чинь ингээ бүгд одоо өөрийн чинь тий магадгүй зөндөө хүн байгаа л да түрүүнд орсон тэр хард бэлгүүн даа. Энэ хүмүүсийн нэг юм ихлүүлсэн тоглоомонд би өөр орсон сууж байгаа байхгүй юу. Тэгээ би энэ чинь ингээ аимшиг юм яриа суугаад байдаг байхгүй юу. Хүмүүсийг яриулаад суугаад байна. Тий гоё аастай. Тэгэхээр ингээд нэг одоо юм огтлолцол гэдэг чинь энэ л байгаа шүү дээ тий. Магадгүй Монголд одоо үүдээ өөрөөс ч ахуулаад яг энэ аимшигын зохиол гэдгээр ингээд гоё хөгжүүлээд хинч тэгж яваагүй болвол би магадгүй өнөөдөр энд аимшигын ингээ хүмүүстэй тохиолдсон юм амир юм яриад сухгүй л. Тэш нөгөө эсаудаа ингээд унтахтаа ингээд сонсч унтцагтай нөгөө хүмүүсээ манай хэд уусаа мэдж байгаа дөө. За ямар ч гэсэн тийм гоё зохиолууд хаанаас нь яаж төрдгийг нэг хүн л хэлдэг гэдэг юм те. Царай болоод ерөөсөө тийм бичгээр царай биш байгаас тийм. Тэр хүнд нь баярлаа гэж. За ойрын төлөвлөгөө сонирхолтой шин зохиол юу вэ? Бичиж байна. Бичиж байгаа. Нэг кино зохиол бичиж байгаа юм. Окей. Тийм тэгээд тэрний хажуугаар нөгөө хувийн амьдрал манд бас амжихгүй байна. Би ч юмс нөгөө нэг сайн яж байх хэвээр, сайн охин байх хэвээр, сайн найз байх хэвээр. Тийм болохоор ингээд нөгөө айгүй олон юм давхцаад тийм болохоор группээ ажиллуулж чадахгүй. Манай групп жинхэнэ миний бүр ингээд үнэн ч уншигчд байдаг. Тэд нар маань намайг төвчээртэй хэдээсээр хүлээж байгаа. Та хэдтэй маш их баярлаа. Абасээс авж надтай бүр их баярлаа. Оргил. Оргил болттой баярлаа. Та хэдтэй баярлаа. Одоо ингээ миний намайг аах ингээд хинч таньдгүй ингээд хинч байдгүй нөө эрэгтэй хүн л гэж боддог хүмүүс агүйх байгаа тий. Гэтэл би одоо энд ингээл яраа сууж идэг гэхээр бас юм гэдэг сонирн байгаа зү тий. Ингээл энд ингээ байж идэг нэг сонирн ингээд итгэж өгөхгүй ч юм шиг их гой зүүж шиг ч юм шиг. Тэгсэн чи одоо дахиад дараагийнхаа кино хийх гээд байж ин гэхээр бүр их гой ч юм шиг тий. Дотор ингээл догтлол ямар байх вэ яах вэ гээл ингээл. За яг манай өртөөгийн үзэгчдэдээ чи нөгөө нэг аимшиг юм сонирхдаг гайс аа шүү дээ. За зөндөөл төрлийн хүмүүс аа ах байгаа, ихч байгаа, дүү байгаа. Өртөө дөрөв гэдэг одоо production гэж яриа те. Манай хамт олон хайтан зохиолчтой нийлээд аимшиг кино хийх гэж байгаа. За ямар ч энэ жилдээ багтаагаад гаргана гэд ингээд төлөвлөөд зохиол мохиолоо ихний байдлаар гоё ярилцаад зохиолоо бичиж эхэлсэн байгаа гэж. Тэгээ энэ гоё энэ дугаараараа зарлж байгаа шүү. Ийм гоё юм төлөвлөсөн байна. Энийгээ хэлэх гэсэн чи бүр их сэтгэл санаа гоё болоод байна гэл. Тэгээ кино их одоо юу гэдэг манай энэ бид хэдийн продакшны хувьд бол одоо эхнийх нь одоо тэр дунд аимшигын кино нэгэнд энэ гоё чиглэл рүү ингэж орсон юм чинь энийг гоё нэг мөр гоё кино болоод яг гоё кино гарчих واخ уу. Тэрэндээ бол амар ихтгэлтэй байгаа. Тэгээд мэдээж хэрэг киночтой хэлдэг үгээс нэг хамгийн дөрөнд хэлдэг үг гэдэг шүү дээ. Тэгээ зохиол сайн бол кино зүгээр дээ гэж. Тэгэхээр зохиол амар ойлгомжтой. Тэгээ ер нь одоо яг миний яг нэг тийм баримтлагдаг зарчим ч юм уу. Зүгээр л би тэгж хүсдэг нэг тийм хүслөөдөг байхгүй юу? Миний зохиол уран бүтээлч болж байгаа, уран бүтээлчээр ажлын гараагаа эхлүүлж байгаа хүмүүсийн анхны бүтээл болохоор би бүр ингээд маш их баяртай байдаг байхгүй юу? Хүүгэж их хөөрдөг. Одоо жишээлбэл манай сахилга зурчигч байна. Ингээд цогоомаа, эмгэн дандаа л анхны удаа кино хийж үзэж байгаа хүмүүс. Тэгээ яруу артын нөгөө хайрын зураг байна. Одоо энэ амьдралд хайртай байна. Манай яруу арт ч гэсэн анхудаа дэлгэцэн бүтээл хийж үзээд ингээ гоё явж байгаа. Одоо ингээ өртөө дөрвийнхэн манд бас анхны уран сайхны киногоо миний зохиолоор эхэлж чад би айгуу гоё баяртай. Зохиолоо өгөхөөс нь баярлаа. Зохиолч өгөхөөс нь баярлаа гэж тий. Тэгээ баяртай.
Энэ тойл айгүй эвгүй маяо. Би бүр ийгээш. Уусаа тэгэл хавцтай тойл гэдэг бол алдартай шүү дээ. Одоо Яста манай амар эвгүй надад. тэгээ зүгээр одоо өөртөө чинь нэлээд 24 үеийн толны урсуусан нэг ч юм хараагүй шүү за. Асуудалгүй тойл. Сайн ижил нэг Зөвлөгөөг нь авна. тэг хөл нүцгөө охиноо ярьсан чинь бас айгүй эвгүй. Одоо л ингээд дотор ингээл байж идэг гэхээр бас л чанга өдрүүд байсан байгаа байхгүй. За тэгээ дараагийн нэг би бас яг нэг юм хувьдаа ингээд ном унших уг нь жоохон дуртай юм. Гэтэ нөгөө ингээд өдөр тутам ингээд нэг яваалахаар нэг ном ингээд тогтож уншихгүй ингээд нэг хэдэн хуудас эргүүлчихээл тавьчтай шүү дээ. Тэгэнгүүт номоо гаргаач ээ гэж үсмээр байна. Одоо энэ нөгөө яг аудио номнууд байгаа л да. Энэ одоо платформ нь өөрөө ч гоё те тухтай сонсоход амар. Гэхдээ бид нар бас ингээ хаяа уншмаар байна те нэг өдрийг өөртөө зарцуулаад нэг хаан чи цэцэрлэгт очиод суудаг ч юм уу кофе шопт сууд юм ингээд гоё унших бас өөр мэдрэмж байдаг шүү дээ. Номоо гаргаарэ гэж. Сая бас таны байна. нэг юм юу ачлаа. Яриг төсчлөөчлээ. Нөгөө айлгах зориг гэсэн шүү дээ. Тэгвэл номоо яг айлгах зоригтойгоор бичээд те. Уншсан хүн ингээд сүжиглээд ингээд гутсан доор ингээд нуудаг те, унтахтаа ингээд холхон тавьдаг ч юм уу. Тэм ном бичвэл гоё юм байна. Тэ. Үнэхээр айлах юм л та. Амар те. За тэгээ ингээд өртөө дөрүүгээд ном гаргахыг бол хавтаад таа гэсэн. Окей. За өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсонд маш их баярлалаа. Тэгээд манай нэг Терагийн гарын бэлэг байгаа шүү. За бид бүхнийг яг зүгээр мэдээч хэрэг нөгөө нэг хэлсэн санаа нь бол ойлгомжтой тий. Ихтэй дандаа сургамж өгүүлмээр байдаг. Тэгээ хүнд нэгчлэлтгой гэсэн юм бодуулчмаар байдаг гэдэгт нь баярлаа. Тэгтээ дээрээс нь айлгадагт баярлаа. Би бол айд юм уу. За өнөөдрийн нэвтрүүлэгт хамт ирсэнд баярлаа. Нэг хүчээр утгагүй аимшигын дугаар бол байна гэж угаасаа бодоагүй. Хамгийн гол нь аимшигын зохиол бичдэг хүний дотор ертөнц тий. Хийж байгаа зүйлүүдээ хаанаас яаж хийдэг гэдгийг гоё ингээд ярилцлаа. За хайтангийнхаа зохиолыг бүгдээрээ бүх платформуд дээр угаасаа байж байгаа шүү дээ. За бүгд сонсоорой. Баярлалаа баяртай. Horse Автоэкспон, Япон, Герман, Хятад бүх төрлийн машиныг сонголтоор худалдан авах боломжтой бөгөөд авто тээврийн үндэсний төв, уншилгоо, даатгал, банк бус санхүү, нотариатын цогц үйлчилгээ, мөнгө хоолны газар, кофе шоп, машины зогсоолтод бол нэг дор бүх үйлчилгээг ая тухтай авах боломжийг бүрдүүлж байна. Horse Автоэкспо, Монголын хамгийн том машины их дэлгүүр.